Яаж охтуудыг өөртөө атаархтал амьдрах вэ? Энэ нэг амархан. Одоо намайг харж бай. Эхний алхам. Та эмэгтэй байх хэрэгтэй. Яагаад эмэгтэй вэ гэвэл энэ арган зөвхөн эмэгтэй хүмүүстээр л ажиллана. Хоёр дахь алхам. Та пицца захиалах юм уу? Эсвэл хоол хийх хэрэгтэй. Яг гоо мөнгө бол хоол хийчихгүй гэж байна. Ус мөнгө авахгүй зү. За би яг одоо мөнгө авах болохоор пицца авч чадахгүй. Тэгэхээр нөгөө хоолыг сонголтыг сонгоцоо хоолоо хийж байна. Дараагийн алхам нь юу вэ? Гурав дахь алхам. Та хоол болгоос 15 минутын өмнө Instagram-аар оруулаад сториогоор ямар ч хамаагүй юуны зураг аваад тэрэн дээр ингэж бичнэ. Йой, ямар амар өсөж байна. Гой хоол идэх юмсөө гэж бичнэ. За би яг одоо Instagram оруулаад нөгөө story дээр ёо ямар амар өсөж байна хоол идэх юмсөө гэж бичнэ гэсэн би одоо яг бичих чинь. Болчлоо. Дараагийн алхам юу вэ? Дөрөв дахь алхам. Та хоолоо болгочоод Дөрөв дахь алхам. Та хоолоо болгочоод хоолны саунд хийн. Энэ аргыг маш сайн санах хэрэгтэй. Хитэж тавганд хийж болохгүй. Заавал хоолны халуун сав байх хэрэгтэй. Окей, болчлоо. Дараагийн алхам юу вэ? Тав дахь алхам. Энэ бол хамгийн сүүлийн алхам. Тав дахь алхам. Энэ бол хамгийн сүүлийн алхам. Та хоолны савтай хоолныхоо зургийг дээрээс нь уцаараа дараад Instagram-ийнхаа сторид хийн. Сторид хийхдээ юу гэж бичих вэ гэвэл дээр нь "Хүүе, маш их баярлалаа" гэж бичээд постлно. Ингээд бүх алхмуудыг хийж дууслаа. Одоо бүгдээрээ хийсэн зүйлийнхаа үр дүн харъя. Энэ хүү сториг өөр эмэгтэй хүн хараад юу гэж хэлхийг бүгдээрээ сонсцгоё. Meanwhile. Юу нэ? Яа, ямар амар өсөлж байна. Гой хоол идэх юмсан. Хоол хийгээд яадаг байна. 15 минутын дараа нь юу? Хүүе, маш их баярлалаа гэд хоолны ямар гоё юм бэ? Хүн хоол авч өгсөн байж тээ. Яаж амьдраад би хизээ юм болох болт. Гоё. Энэхүү аргыг 100% ажиллаж байгааг та бүхэн харж байгаа биз? Баярлалаа. Та бүхэнд нэг нууц зүйлийг хэлье. Энэ юу вэ гэвэл гэхдээ яг энэ аргыг зөвхөн хэрэгэлдэг. Тэгэхээр энэ аргыг нэг хэрэглэх шаардлага байхгүй шүү. Баярлалаа.